Бүгдээрээ сайн байцгаана уу? Та танд хуу зургийн асуулт хариултын болонгийн дараагийн дугаар эхэлж байна. Ингээд энэ дугаарын зургаа хамтдаа харцгаая. За 10 секунд дуслаа. Зурагт харагдаж байгаа хүн бол Монголын анхны эмэгтэй хөгжмийн зохиолч Самбуугийн Мая гэдэг хүн байна. Маягаа таксийн цавхар машин болцоо. Сайн уу муу юу аль нь вэ хөө? Яагаад? Миний ном хэрвээ би ир хүн байсан бол тоо үдэлтийн дуу хүүхэн хүний хүслэн зэрэг хөгжилтэй сонсголонтой 60 гаруй дууны аяыг бичиж симфони болон үлээвэр найрал хөгжимд зориулсан 15 орчим бүтээлийг зохиосон авьяаслаг уран бүтээлч эмэгтэй байлаа. Маягийн ээж Дэнсма гэж сайхан бүсгүй 1925 оны 5 сарын 1-нд 16хан наснда Маягыг төрүүлжээ. Маягийн төрсөн аав нь Орос хүн байсан гэдэг 5 дугаар сар буюу май сард төрсөн учраас охиндоо Мая нэрийг хайрлжээ. Маягийн хүүхэд нас их адармаатай, содон хэрнээ, нөгөө талаас бас их унигтай түүхтэй. Ээж Дэнсма Оросд сургууль төгсөж ирэхдээ зохиолч ядам сурантай ханилан хамт ирсэн ч амьдрал таарахгүй явсаар салж дараа нь Самбуу генералтай танилцсан дотносч хамтдаа амьдрах болжээ. Самбуу генерал охин Маяга төрсөн охин шиг өсгөхөөс гадна Мая охиныг ухаан орохт нь л дэрэгдэн байсан учраас Самбуугайг аваа гэж дуудан өсч Самбуугаагаар овоглох болсон гэдэг. Түүний аав Монголын анхны генерал Гончгийн Самбуу нь ерөнхий сайдын орлогч, бүх зэргийн жанжны орлогч, бүгд найрамдах Монгол ард улсаас зөвлөлт холбоот улсад суух, онц бөгөөд бүрэн эрх элчин сайд, гадаад яамны орлогч сайд зэрэг өндөр албан тушаал хашиж явсан хүн байснаасаа болж 1937 оны их хэлмэгдүүлэлтэд өртөн баривчлагдаж, буудан хорогдсон. Аавыг нь баригдсанаас яг 1 жилийн дараа ээжийн ч мөн адил баривчилсан ч Монголд циркийн урлагийн үндсийг тавьж үүсгэн байгуулагдсан. Раднава 6 хөөцөлдөж тусалсны ачаар ээжийн сурлагдаж, дараа нь Раднава 6-тайгаа нэг гэр бүл болжээ. Ээжигээ эцгүй байхад Маягаа дүү зоргийн хамт эсэргүүний хүүхэд гэгдэн атлагдаж сургуулиас хөөгдөж, ээжигээс суллагдтал айл-айлаар хоног төрүүлэн эхэл зовж зүдэрсэн гэдэг. Раднава 6 Мая охиноо өөрийн байгуулагдсан циркийн сургуульд оруулснаар анхны төгсөгчдийн нэг болж нохой сургагч болоод зогсохгүй утсан дээр алхан акробат хийж улсын циркт ажиллах болжээ. Раднава 6 хошин шог их бичдэг хүн байж Маягаа түүнээс нь үлгэр авч хошин дууны хөгжим бичиж хөгжмийн зохиолч болсон түүхтэй. Маягийн ээж Дугрын Дэнсман хожмоо хүний ихэмж, ангаах ухааны доктор, эрдэмтэн, Хужиртай оргил Улаанбаатар жанживлан зэрэг аршин сувиллийн бүтээн байгуулалтыг удирдах, цаашдын үйл ажиллагааг нь тогтворжуулан Монголын ангаах ухаанд аршин судлалыг нэвтрүүлсэн, ард олондоо аршааны Дэнсма гэж алдаршсан үцэглэнтэй сайхан бүсгүй байсан гэдэг. Маягаа багада амьдралын хатууг хандлт туулсных чинь болов тусархуу, өр нимгэн, нинж дөрвөн хүн байсан. Маягаа Дэндвийн Шарав гэдэг гадаад харилцааны мэрэгчлээ залуутай гэр бүл болж үр хүүхэдтэй болоод зэрэгэ орхисон. Амьдралынхаа 15 жил гаруй хугацааг гадаадын улсуудад элчин сайд нөхрөө дахан амьдарсан Самбуугийн Маягаа их зоримог, дайчин, хөдөлмөрч, чамгүй шооч, илдэг боловсон, даруй төлөв, намб төгс, зөөлөн дуу, сайхан айл зантай, хүн бүртээ минь тустай, тусархуу, залуус дурам өгөхдөө үг харамлдаггүй бүсгүй байжээ. Гадна төрхийг нь бол сайхан алагнуудтай илүү маяггүй мөртлөө их дэгжин хэнцэр эрхэмсэг эмхтэй явсан гэлцэн. Үндсэн мэрэгжил нь Монгол хэл утга зохиолын багш боловч өөрийн унган авьяас, чөлөө сэтгэлгээ, мэдлэгийн цараа хичээл зүтгэлийнхээ ачаар хөгжмийн зохиолч болж чаджээ. 1957 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбоог үүсгэн байгуулахад анхны нэрийн бичгийн дараагаар нь томилогдож 10 орчим жил ажилласан байдаг. 1964 оны өвлийн 1 өглөө ажилдаа явж байх замд нь түүний хажуугаар цоошин 10-аад ногоон такси өнгөрч ахуулаад харвал таксинуудыг дандаа эмэгтэйчүүд жолоодж байж гэн. Тэдний дунд ганц ч эрэгтэй хүн харагдсангүй. Тэгтэл зам хөндлөн гарах гээд түүний хажууд зогсож байсан хүн жолоочийн сургуулийн саяны курсыг дан хүүхнүүд төгссөн гэсэн тэд нар л явж явах шиг байна гэж хэлжээ. Энэ үед түүнд шин дуу бичих санаа төрж ажил дээрээ яран очоод төгөлдөр хуурийнхаа ард сум нэгэн аялгауг зохиосон гэдэг. Хожим нь түүний хөгжимд зориулан төрийн шагналт яруу найрагч Дэндвийн бүрөвд орж яйда зүрх минь гэсэн шүлэг бичиж өгсөний дараа аялгаугаа өгөнд нь тохируулан дахин засснаар та бидний сайн мэдих таксийн цавхар машин дуу мэндэлсэн гэдэг. Таксийн цавхар машин Бэлчих шахаа зовсны хигяа Ташину хатсан чин Осон бэгэн байсныг мэдсэнгүй. Ингэж шигэл нэгэн агшнаас Монголын ард түмний сэтгэл тоногсон сайхан дуу төржээ. Монголын анхны эмэгтэй хөгжмийн зохиолч Самбуугийн Маягийн тухай бэлтгэсэн мэдээлэл маань энэ хүрээд өндөрлөж байна. Амьдралын хатууг туулсан ч Монголын хөгжмийн ертөнцид өөрийн өнгийг үлдээж чадсан Маягийн бүтээлүүд бидний сэтгэлд үргэлж их шигэлсээр л байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.